Анхны хэлцүүлэг дээр Отгонбаяр гишүүнд бол би хэлж ирсэн. Энэ хуулийг цогцоор нь санаачилж байгаа олон улсын хурлын гишүүдтэй нийлээд нэг мөсөө оруулаад ирээч. Үндсэн хуулийн дараа орох орон нутгийн удирдлагын засаг захиргааны нэгжийн хамгийн том хууль. Тийм учраас ингээд сайтар хэлцээд парламент нэг дэш нь гаргая гэдэг ийм саналыг хэлсэн. Энэ санал дээр би хэвээрээ байгаа гэдгийг аль биесээр илэрхийлье. Өнөөдөр нийслэл Улаанбаатар хотын 45 төлөөлөгчийн 40 орчим хувь нь засаг даргын агентлаг, төрийн өмчит, орон нутгийн өмчит компани захирал болсон. Иргэдийн хурлын төлөөлөгчд бол засаг даргынхаа үйл ажиллагааг хуулийн хүрээнд төсөв санхүүгийн хяналт тавих, иргэдэд төлөөлөх, иргэдийн дуу хоолой байх энэ боломж, энэ эрхээ бол алдсаар байна. Арчлын хамгийн гол тулгуур нь бол энэ нутгийн удирдах ёс байдаг. Тэгэхээр бол иргэдийн хурлын төлөөлөгч нар дэвших хүн олдохгүй байна. Төрийн захиргааны байгууллагад ажиллах хүн олдохгүй байна гэдэг бол асуудал биш. Асуудлын шалтгаан бол орон нутгийг бид нар хөгжүүлэх хэрэгтэй байна. Орон нутгийг хөгжүүлэх бодлого гаргах хэрэгтэй байна. Иргэдийн хурлын төлөөлөгчөөр ажиллаж байгаа тэр иргэдийн хурлын хилцэх асуудлыг өнөөдөр улсын хурл тэр дундаа зарим тохиолдолд засгийн газар булааж авчихад байна шүү дээ. Хорон дээр хорооны хурл болохоо байлаа. Хорооны хурл болохгүй байгаа учраас хорооныхоо засаг даргад нийслэлийн иргэд дүгнэлт өгч чадхаа болсон. Монгол улсын үндсэн хууль энд зөрчигдөж байна. Улаанбаатар хотын иргэд бол хорооны засаг дарга сайн ажиллаж гэнэ үү, муу ажиллаж гэнэ үү гэдэг дүгнэлтээ өгч чадахгүй, зөвхөн улс төрийн нам хорооны удирдлагыг томилдог, хорооны иргэдийн нийтийн зөвлөлд нь хуралддаггүй ийм байдалтай байна. Энэ бол 2021 оноос хойш иймэрхүү байдал ажиглагдж байна. Сая бол би Чингэлтэй дүүргийнхээ хороодоор явлаа. Иргэд эвлэлдэн нэгдээд хуралдаж хотынхоо төлөвлөлтийг, хорооныхоо төлөвлөлтийг хилцмээр байна гэсэн ийм шаардлагыг бол хэлж байна. Тийм учраас би албан ёсоор энэ хороодын хурлыг хийх, нэгжийн хуулинд одоо өөрчлөлт оруулах, Монгол улсын үндсэн хуулийг мөрдүүлэх, нийслэл Улаанбаатар хотын иргэдэд төлөөлөх тэр эрхийг хамгаалахын төлөө ажиллах болно гэдэг ийм л үгийг хэлэх гэсэн юм аа. Баярлалаа.